Дамжирах гишүүний яг одоо нийтдээ дамжирах гишүүний сонгож болж ирсэн тойргосоо очиж тодорхой хэмжээний хүний саналаар эдмийн очиж тийм ээ 3-4 очиж хүний саналаар ирсэн байна. За тэгэхээр энэ хүнийг одоо бидний ажиллагч гэдэг юм уу яг нэг нөлөөлөх юм боломж маргааш ажиглал цуглаанаас ийм үр дүн гарах болов. Яг тэгэхээр одоо дамжирах гишүүнийг өөр тойрогт нэр дэвшиж байгаа гэдэг өөр тойрог услаад явж байна гэсэн ийм мэдээлэл сүүлийн үед гараад байна л да. За манай Монголын одоо улс төрд байдаг нэг сонгуулийн системийн нэг одоо гажуудал гэж хэлэх юм да. Нэг зүйл байна. Их жижиг төрөөр сонгуул гэдэг. Жижиг төрөөр сонгуул дээр юу явдаг вэ гэхээр мөнгөний сонгуул айдаг хүчтэй явдаг. Тэгээд дараа тэр сонгогдсон тойрог дээр ажиллахгүй нэр хүндээ олох утгаараа өөр тойрог руу шилжүүлчихдэг. Тэнд нь дахиад шийдэх хүн болж харагддаг. Бас доогоор мөнгөний хөвлөгөө ажиллуулдаг. Энэ гажуудал байгаа юм. Дамжирах гишүүний үед бол нэг 4700 гаруй байхаа. Тэгээ саналаар гарч ирсэн гишүүн. Тэгэхээр би бол эрдэнэтэй иргэдэд уриалж байна. 4700 шээ. Тэрээс давснараа энэ хүнийг хуулигт байгуулалт байх ёсгүй. Завыг там болгодог. Жидүүгийн зээлийг дундаас нь хулгайлдаг. Ийм хууль тогтоочтой байхыг хүлээн зөвшөөрөхгүй гэж. Хуулийн засаглалыг тогтоохын төлөө, хууль зөрчигчдийн хуулийн хэрэгжүүлэхийн төлөө энэ гар үсгээ зураач бас уриалж байна. Зөвхөн ч гэсэн бишээ. Хэдүүл төлөвлөгөө энийг болоод улс даяар зохион байгуулж байна. 11 аймаг 3 дүрдээс зохион байгуулж. Өшөө жидүүдэд холбогдсон, өшөө процесстэй холбогдсон гишүүд нотлох баримттай ийм хэрэг гарч ирэх юм бол тэр иргэн сонгогчдод бид ханднаа. Яахаараа хууль зөрчилдөг, яахаараа хулгай хийх юм бэ? Жирийн иргэдийн ихтгэл сэтгэлээ сонгогцсон ус уудчтай. Төмний төлөө зүтгэнгээ сонгогчдод өөрийнхөө төлөө зүтгэж явж идэг. Мэдээлэл өөрөөх давуу тал, албан тушаалын давуу талаа ашиглаж авилгын хэлбэрээр өөртөө боломжийг бий болгож идэг. Бид нар ярьдаг шүү дээ 60 тэрбум гэдэг. Монгол улсын ерөнхий сайд Монгол Ардын намын дарга ухнааны үсгийн хэлсэн үг байна. Энэ 60 тэрбум ч үнэн юм байна гэж. Үнэн байлгүй өөрөө дэрэгдэн байсан шүү дээ бас. Тэрнийх үрдүүд өөрөө шанхар сайд училсан. Амар эслэн бас хэлсэн байгаа. Ерөнхий нэрийг бичиж байгаа. Амар эслэн. 60 тэрбум үнэн гэж. Монгол улсын хууль зүйн сайд бас хэлсэн. 60 тэрбум үнэн тэр яриа явж ирсэн гэдэг. Хууль зүйн сайд бол худлаа ярих ёсгүй шүү дээ. Энэ 60 тэрбумын чинь яг өнөөдөр хийсэн бодит нотлох баримттай хэрэг нь бол жидүү юм. Нотлох баримттай хэрэг. Бид хэнийг талархахгүй. Хэн нэгэн устгаж аадчих хэрэггүй. Өнөөдөр альч нам бай. Альч хүн бай. Монгол төрөөс давтар төлөгчдийн мөнөөс хулгай хийж чадсан бол тэр хүн хуулийн нөхцөл хэвдэх ёстой. Энэ төлөө бид хэвснэ. Та бүгд бас дэмжээрэй. Та бүгд бич Эрдэнэтийн бас нэг залуу байдаг. Бат Эрдэнэ гэдэг. Засгийн газрын ирэх газруудыг дарах болсон. Төрийн маш өндөр албан тушаалтай, дэд сайдын төвчний албан тушаалтай очиж ажиллахдаа бас л төмнөөс уулзсан. Гадаад төлөвчдийн мөнгөс уулзсан. Тэ ажилласаа халагдсан. Гэтэл хоёр сайхан юм яриад жиргэл явж идэг юм билээ. Залуу хүн бай, уулан залуу байхгүй. Тэгтээ хулгаас сэтгэхүйтэй. Тийм ээ. Залуу бол залуу хүн шиг сэтгэх ёстой. Хөлбөрийн төлөө сэтгэх ёстой. Шудраг юм сэтгэх ёстой. Хуулийн сэтгэлийн төлөө зүтгэх ёстой. Бид ээж л хаадаг. А тэгэхээр тэр хүмүүсээс бид юм олж хараагүй.